Хичээлдээ яаж сайн болох вэ? Гэсэн асуултыг миний нэгэн захиалагч өгсөн байна. Би тэгээд өөрийнхөө зөвлөгөөг хуваалцыг та бүхэн бичлэгээ дуустал үзээрэй. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдоо гэсэн урайтай миний сувг та бүхэн тавтай морил. За та бүхэн шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж эхнэр өөрийнхөө чөлөөт цагаар ингээд амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүст өөрийнхөө зөвлөгөө хүргээ явж байгаамаа. Саяхан YouTube-ийн нэгэн бичлэг дээр би найздаа туслах гэсэн юм аа. Хичээлдээ ер нь яаж сайн болох вэ? Хичээлдээ яаж сайжрах вэ гэсэн. Энэ асуултыг хичээл эхлэхээс өмнө ингээд асууж байгаа. Энэ захиалагчтай нэг баярлалаа гэж хэлье. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө хичээлдээ сайн байна гэдгийг яг ямар утгаар үзэж чинь те яг юунд нь сайн болох гэдэг юм. Гэхдээ хамгийн гол нь хүн хизээд бэлтгэлтэй байж болно. Ерөнхийдөө бол ихэнх сургуульд нэгдүгээр ангид ороход бүгд л ерөнхийдөө хүн анх төрөөл те бүгд А үсгээ мэддэггүй ордог. Тэгэл уншиж сурдаг, бичиж сурдаг. Тэгэл цаашаагаа сурах тэр чадваруудаа хичээлүүдээ сураад явдаг байгаа. Тэгээд хамгийн гол нь бол яг бэлтгэлтэй байх гэдэг. Бэлтгэлтэй байхын хувьд хамгийн нэгдүгээр хүн өөрөө бэлэнтэй сонсоход анхааралтай бэлэн байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байна гэдэг чинь цагтаа сэрнэ, цагаа уун. Хичээлдээ явхаасаа өмнө те урд оройн эрт унтаад, өмсөх хувцас бэлдээд, тэгээд бүтэн орой аваад өглөөс ирсэн хүн чинь өглөөнийхөө хичээлдээ эсвэл өдөр те ямар ч байсан хичээлдээ очихоос өмнө хангалттай амарцсан байх юм бол ухаан бодол нь сэргийг байна. Тэгээд бэлтгэлтэй байна гэдэг чинь мэдээж хувцс хунараа өмнөх өдрийн цаг агаараа мэдэж авчаад халуун байна уу, хүтэн байна уу, бороо орох нь яах нь тэрэнд нь тохируулаад хувцс хунараа бэлдэнэ, үзэг цаас, дэвтэр тэр зүйлүүдээ хийлнэ. Мэдээж гэрийн даалгавар байгаа бол гэрийн даалгавраа бэлдэнэ. Гэрийн даалгавраа бэлтгэхээс өмнө хүртэл номоо хөдөлж авах хэрэгтэй л номоо авна. Хэрвээ авчихсан байгаа ном байх юм бол тэр номноос уншиж болно. Ямар л төрлийн бэлтгэл вэ те? Сэтгэл санаа, амралт, эд материал, өөрийн хувь хүний бэлдэж болох бүх зүйлсийг бэлдээд тэгээд хичээлээ сонсоод үзэхэд бэлэн байх хэрэгтэй гэж хэлмээр. Тэгэх юм бол манайхны хувьд хичээл дээрээ ингээд нойрмоглоод багшийн хийснийг сайн сонсож чаддгүй ч юм уу. Тийм учраас хичээлээ ойлгохгүй. Эсвэл тий ямар нэгэн үзэг цаасаа гаргаж ирээгүй тэгээл цүнхнээсээ ухаад хайсаар байтал багшны хэдэн өгүүлбэр хэлээ явцдаг. Ер нь хувийн зохион байгуулалт бэлтгэлээ сайн ингээ хангах юм бол хичээлдээ анхаарлаа хандруулаад тэгээд багшийн хэлж байгаа, тайлбарлаж байгаа, анги дээр хийж байгаа дасгалуудыг бол хийхэд бүрэн бэлтгэлтэй болчихно л гэсэн үг. Тэг бэлтгэл бол чухал байгаа. Тэгээд мэдээж нөгөө Норвын намтар гэдэг түүх байдаг. Нөгөө Норвын намтар ийм түүхийг хэрвээ мэддэг бол сэтгэлээр доор бичээрэй. Мэддэггүй бол ээж аваас ах эгч нараас Норвын намтрын тухай түүхийг асуугаарай. Норвын намтар гэж юу юм бэ гэд. Тэгээд би өнөөдрийн бичлэгийг гадаа хийж байгаа. Тэгээ ямар ч гэсэн дуу чимээ гайгүй байгаа гэж найдаж байна. Тэгээд хоёрдугаарт хичээлийн явцад хүн болгоны сурах чадвар өөр байдаг. Зарим хүмүүс хараад сурдаг, зарим хүмүүс сонсоод сурдаг, зарим хүмүүс хийжээд сурдаг. Хамгийн гол нь чамд хичээлээ яаж давтуул, яаж хичээлийг суруул илүү амар байдгийг тэрийг чи өөрийгөө мэдэж таних хэрэгтэй. Тэгээд яг хичээл дээр тэмдэглэсэн зүйлсээ харж мэдэж чаддаг юм болвол тэгвэл илүү чамд сургах хүнтэй байдаг юм болвол тэмдэглэлээ сайн хийж аав. Хэрвээ чи багшийн ярьж байгаа илүү хурдан байгаад бичиж амждаггүй бол хичээл тарсныхаа дараа найзаасаа эсвэл завсарлагаанаар ч юм уу те яаж юу бичсэн байна тэр бичсэн тэмдэглэлүүдийг харьцуулаад эсвэл номон дээрээ зарим хүмүүс ингээд тэмдэглээд тодруулах жар зураад доогуурн зураад энийг хэлж гин гэдэг. Ерөнхийдөө бол ном, багшийн хэлсэн зүйл, дасгал ажил, анги дээр хийж байгаа зүйлс энэ бүгдээрээ нэг зүйлийг сурахад тусалдаг зарим зүйл байдаг. Заримдаа болохоор зөвхөн унш гэж орхичдаг.
янзын юмнууд байгаа. Тэгэхээр яг тухайн сурах үйл явцад чи яаж сурж ийн өөрөө яг тэр үед яг 100% анхаарлаа хандуулад гар утсаа оруулахгүй, найзтайгаа зодтолдохгүй тий анхаарлаа сайн тухайн үедээ яг сайн хандуулад ойлгоод ойлгохгүй байгаа бол багшаасаа асууж тодруулаад тэгээд байх хэрэгтэй. 3 дугаарт бол миний нэг хэлэх зүйл юу вэ гэхээр хичээлээс гадуур одоо хүмүүсээс асуух. Эсвэл бол өөрөө би даад сурах. Ихэнх тохиолдолд зөвхөн сургууль дээр заасныг ингээл сураал ингээл орхичиход бол зарим нэг тал дээр бол өрөөсгөл дутуу мэдээлэлтэй байж болно. Тухайн заах багш одоо зааж байгаа багш хичээлийн цагтаа амжиж мэдээлэл өгөөгүй байж болно. Хэлье гэж бодож байгаа мартчихсан зүйл байж болно. Эсвэл бол чи үнэхээр анхаарлаа хандуулаад байжсэн ч боловч хажуу талаас чинь нэг найз тэр юм унчлаа аваад өг гэж чи тэр доошо тонгоогоод үзэг аваад өгөх хооронд бас нэг юм хэлээд чи тэрийг сонсоогүй өнгөрсөн ч байж болно. Зарим номнууд хуучин номноос уншиж байгаа бол шинэ ном дээр ямар юу гэж бичиж гин эсвэл шинэ номноос сурж байгаа бол хуучин ном дээр юу гэж бичиж гин интернет дээр юу гэж байна тий ах эгчээсээ бас иймэрхүү юм байдгүй гэж тодруулаад асууж болно. Тэгэхээр олон талын мэдлэгтэй болно гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг нэг удаа сонсоод сурчна гэдэг зүйл байхгүй. Ялангуяа хэл сурж байгаа гэх юм уу одоо байгаль шинжилгээний хичээл дээр жишээлбэл үүлний тухай ярихад бол үүлний зургийг номон дээрээс хараад за үүл гэж нэг юм цагаан юм байдаг гэд нэг хийсвэр ойлголт байдаг. Гэтэл яг чи гадаа гараад ингээд харах юм бол үүл гэж ямар юм бэ гэд ингээд хараа бод дээр харах юм бол тий ямар яв сэмжин үүл, бөөн үүл одоо аадар борооны үүл ямар байдгийг тий тэр бүгдийг хараад битээр үзэх шал өөр. Хөөе салхи гэж юу байдгийг одоо жишээлбэл бид нэр хөөе салхийг хизээж харж үзээгүй бол яг зурагтаас л мэдээлэл интернетээс хайж бичлэгийг үзэж болно. Эсвэл ээж аваараа ах эгчээрээ хамаатан садангаараа тайлбарлуулж болно. Магадгүй найзуудаасаа бас асууж хоорондоо хэлцэж ярилцаж болно. Мэдхгүй зүйлээ байнга лавлж судалжээ гэж би зөвлөмөр байна. Хэрвээ тэгэх юм бол зөвхөн номын мэдлэгээс одоо хязгаарлагдахгүй. Зөвхөн те одоо чи харсан зүйлээрээ хязгаарлагдахгүй. Бусад хүмүүсийн мэдээллийг чи бас давхар авч ийна гэсэн. Бусад хүмүүсээс багш нараас, номноос, хүмүүсээс юм сурахдаа бүгднгийн үнэн гэж бас итгэж болохгүй. Зурагтаараа үзэж байгаа, интернетээр үзэж байгаа юм болгон үнэн гэсэн үг биш. Яагаад вэ гэхээр зарим хүмүүс худлаа ярьдаг шиг зурагтаар ч гэсэн худлаа мэдээллээр явж явах боломжтой. Интернет дээр ч гэсэн худлаа мэдээлэл явж явах боломжтой. Миний хувьд яг нэг жишээ санаанд орчлоо. Би Америкт анх нэг хичээл дээр сууж агаад нэг анх танилцуулга хийж одоо сурж ирсэн. Тэгээд тэр танилцуулга хийж сурахын тулд манай багш ямар даалгавар өгсөн бэ гэхээр Жоржиа гэнэ Гүрж улсын талаар танилцуулга бэлдээд ирээгээ хий гэв. Тэр үед би анх удаа л одоо танилцуулга хийж үзчихсэн болохоор бас интернетээ шууд мэдээлэл аваад тэрийгээ ингээл судлаад за ингээл танилцуулга хийгээл яваал байжсэн чинь Гүрж улсын ерөнхийлөгч нь ийм хүн байна гэд нөгөө нэрийг хэлээд танилцуулсан чинь би одоо буруу мэдээлэл тавьсан байсан. Тэр нь одоо сонгуулийн жил болоод өнгөрөөд өөр хүн болсон байсан юм уу? Ямар нэгэн байдлаар би буруу хүнийг ерөнхийлөгчийн нэрээр нь тавьсан байсан. Тэгээд манай ангид сууж исэн хаанхын оюут юм бэлээ. Наа чин буруу мэдээлэл байна гэд хэлж өгч ирсэн. Яг тэр үед надад яг гэл тийм би алдаатай юм хийсэн мэнэ. Ялангуяа ангийнхандаа ингээд танилцуулга тавьж байхад би ингээ буруу мэдээлэл танилцуулж байна гэд тухайн үед бол иччихсэн. Гэхдээ тэрэн дээр би юу сурсан бэ гэхээр зөвхөн нэг мэдээллээс нэг хүнээс мэдээлэл сонсчоо тэрийгээ бол итгээд хэрэггүй байна гэсэн. Яагаад вэ гэхээр те ямар нэгэн байдлаар 2 3 мэдээллээр одоо шалгаж хэмжээж баттай их сурвалжаас мэдээллийг авч танилцуулж авах хэрэгтэй шүү. Яг тэрнтэй адилхан хичээлийн хувьд ч гэсэн одоо тэгж болно. Гэхдээ одоо жишээлбэл шинжлэх ухаан өөр одоо ийм одоо шинээр үүсэн хөгж байгаа салбарын мэдээллүүд бол төгс бол биш байдаг. Яагаад вэ гэхээр одоо болтол бид нэр дэлхийн одоо ертөнцийн сансарт хідэн гариг байна гэдгийг бол бүрэн хэмжээгээр бол мэдэхгүй. Дэлхий дээр далайн ертөнцид далайн гүнд ямар амьтад байдгийг ч бүрэн судалж үзээгүй байгаа. Миний хувьд би Монгол улсынхаа бүх аймагуудаар ч явж үзээгүй. Тэгэхээр
ер нь бол те чиний хувьд ямар вүлээ? Яг за бүх мэдээллийг үнэн зөв төгс гэж ойлгож болохгүй гэдгийг л нэг ойлгуулахыг хүсэж байна. Тэгээд сэтгэл бичээж бичлэгүүдийг минь үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний бичлэг таалагдж байгаа бол лайк, тэгээд сувгийг минь захиалаарай. Тэгээд сэтгэл үлдээгээрээ өнөөдрийн шилдэг сэтгэлийг би энд орууллаа. За тэгээд хамтдаа 1200-аа энэ суваг дээр байна. Тэгээд англи суваг дээр 57 гэдэг миний суваг дээр бас 700 гаруй үзэгчтэй болсон байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Асуултуудаа явуулж агаарай. Тэгээд би бичлэгүүдээ та нартай хэрэгтэй мэдээллээр хийхийг хүсэж байна. Тэгээд миний нийгмийн сүлжээнүүдийн хаягууд, Facebook, Instagram-ууд бол монголоор 50-наас гэж байгаа. Англи хэл дээр бол 57 гэж байгаа. Хэрвээ миний бичлэгүүдийг үзэх боломжгүй завгүй байдаг бол би бичлэгүүдээ бас подкаст буюу дууд хэлбэрээр байлгадаг. Тэгээд тэрийг подкаст хэрэглүүрүүд гар утсан дээрээ суулгаад сонсож болно шүү. Эсвэл интернетээр ч юм уу те дууд хэлбэрээр миний өөр юм хийж байхдаа бас сонсож болно. За тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзлаа, баяртай. Та бүхэн Америк болон Европ дахь миний 57 дэлгүүрээс бид амьдралынхаа эзэн гэсэн утгатай бүтээгдэхүүнийг сонирхож үзээрэй. Миний сувгийг subscribe болон тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.